байна л дээ. Манай боловсролын яам маш хүнд нөхцөл байдалд байгаа. Боловсролыг боловсролын яамнаас аврыг гэдэг хөдөлгөөн хүртэл өргөнүүлэе гэж би ярьжсэн. Шинэ сургууль барьцсан. Доторх тоног төхөөрөмж нь байхгүй. Зардлан суу. Төсөв суугаагүй. Энэ боловсролын яамны маш том гажуудал. Өнөөдөр та хэд манай Хөвсгөл аймагт албан ёсоор очиор би урьж байна. Тэр сургуулиудаар нэг надтай зүг яваад үзээрэй болохгүй бол би зардлаач нь даа. Тэнд нөхцөл байдал ямар хүнд байна гэж бодож байна та нар. Булган аймагт ямар асуудлууд байна гэж бодож байна. Яг суман дээр байгаа сургуулийн дотуур байрны эрүүл ах уу, хоол хүнсний хангамж хийж байгаа тоног төхөөрөмжүүд ямар байна гэж бодож байна. Та хэд маань сайхан стандарт уншаад байгаа. Тэгээд төсөвгүй юм чинь тоног төхөөрөмж авч чаддгүй. Тоног төхөөрөмж байхгүй болохоор хоол ихгүй гэдэг ойлголт байхгүй. За, боловсролын яам хариулах уу? Нэг номер Бачаргал дарга. За, Батэрдэн гишүүний асуултанд нэмэлт мэдээлэл тодруулах өгье. Гишүүний хэлж байгаа бас бодит байдал зарим тохиолдолд бол үнэ. Хөрөнгө оруулалтын зардал батлагдсан төсөв тухайн жилийнхаа шинээр ашиглалтанд орж байгаа сургууль цэцэрлэгийн барилгын тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхэд зарцуулагдаад таардаг. Харин өнгөрсөн бараг 30-аад жилийн хугацаанд баригдсан байгаа үйл ажиллагаа явуулж байгаа сургууль цэцэрлэгийн тоног төхөөрөмж нөхөн хангалтын зардал тухайн жилийн төсөвт үнэхээр хүрэлцэх нөөц болцоо туйлын дутагдaltaй байсаар ирсэн. За үүнийг мэдээж бас гадаад хөгжлийн түншүүд, гадаадын зээл тусламжаар зохион байгуулалт хийж, за ямар ч байсан улсын төсвөр шинээр барьж байгаагаа шийдэгдээд цаана зардал мөнгө хүрдэггүй тэр бусад зардлыг бол гадаадын зээл тусламжаар бол бас нийлүүлж энэ хүрээнд бол одоо 90 сургуулийн байгууллагад бол тоног төхөөрөмжийг бол орчин үеийн тоног төхөөрөмжээр бол сургууль ялангуяа хоол хүнсний тоног төхөөрөмж Нэг номер гүйцэж хариулъя 1 минут. За энэ жилийн хувьд улсын төсөвдөр 4.6 тэрбум сургууль цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжөнд нийлүүлэхээр туссан байгаа. За хэрэгжилтүүд мэдээж бас шинээр ашиглалтанд орж байгаа сургууль цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг нийлүүлээд энэ ингээд таарж байгаа. Стандартын тухайд бол мэдээж төрийн болон орон нутгийн өмчийн худалдаа авах тухай хуулийн дагуу тендерийн материалд шаардлага дээр бол стандартынхаа шаардлагыг тавьж байгаа учраас стандартын шаардлага хангах үйс тоног төхөөрөмж бол нийлүүлэгдээд ингээд явж байгаа. За шинээр ашиглалтанд орчоод байхад тоног төхөөрөмж нийлүүлэгдэж чадахгүй байгаа гэдэг асуудал бол цаг хугацааны асуудал байдаг. Тухайн манай боловсролын салбарын хичээлийн жил 2 төсвийн жил дамжиж хэрэгждэг. Тэгэхээр тухайлах юм бол 25 оны төгсгөлд 4-р улиралд 3-р улирлын сүүлээр ашиглалтанд орсон сургууль цэцэрлэг дараа жилийнхаа төсвийн жилийн гүйцэтгэлийг хүлээхээс өөр аргагүй тендер зохион байгуулалт нь. За, Батэрдэн гишүүн тодруулъя. Би одоо сая хэлсэн эрхэм дарга нар хөдөө явж үзье. Бодит амьдрал дээр нь очиж үз шал өөр байгаа. Ажил хийгээд гүгээд байгаа залуучууд байгаа шүү дээ. Одоо таны хажуу сууж шин. Нийслэлийнх. Мөнгө үйдэг. Сэтгэл нэгээд байдаг мөнгө үйдэг. Өдөр тутам ажил дээр нь очиж ажиллаад байдаг, асуудалтай тулгараад байдаг. Танах тэр мөнгө нэгээд байдаг, хийж өгдөг. Нэг үлэгт. Танах Монгол улсын хамгийн том төсөвтэй яам. Өөрөөр хэлбэл танах ерөөсөө байгаа онохгүй гадаргаа. Ерөөсөө байгаа онохгүй. Энэ жил боловсролын жил шүү дээ. Тэгээ боловсролын жилдээ зориулаад ядаж над сургууль цэцэрлэгийнхаа санал ширээнээс ахуулаад над хоолныхон тоног төхөөрөмжийг шийдэж өгч л та. Энэ дээр үзүүлэлт нь биш шүү дээ. Энэ шалгалтын дээр 25% нь хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үргэлжлэлийг өгөвчсөн. Тэгээ хоол боловсруулах тогтолцооны өвчлөл өвнөөс улбаатай шүү. 100 мянган хавдрыг бид нар бэлдэж шүү. За, үг гэлсэн үү? Асуулт асуусан. Аль яамнаас уу? Боловсролын яамнаас уу? За, боловсролын яам 1 номер. За нэмэлт мэдээлэл тодруулах үгүй. Боловсролын салбарын төсөв 80 гаруй хувь 90 орчим хувь нь цалин 93 мянган албан агчдын цалинд зарцуулагддаг. Таны хэлсэнчлэн бас боловсролыг дэмжих жилийн хүрээнд
хөрөнгө оруулалтын төсөв бол 2 дахин нэмэгдсэн. За энэхүү хүрээнд бол сургууль цэцэрлэгийнхаа хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр за хүртээмжээ дагаад барьсан барилга түүнийг хангах үйл хэмжээний сургалтын үйл ажиллагаа хэвээ явуулах тоног төхөөрөмжийн зардал төсвийг бол бас тооцоод судлаад ороод явж байгаа. Харин сургалтын үйл ажиллагаа хэдийн явагдаад эхэлсэн байгаа эдгээр тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд тооцоо судалгаагаар бүрэн шинжилгээд 1.9 их 80-ийн тооцоо судалгаа гарсан байдаг. Энийг бол 1 жилийн төсвөөр нэг дор шийдэх бол боломж болцсон бас байдаг юм билээ. Харин энэ боловсролыг дэмжих жилийн хүрээнд гол суур тавигдж байгаа. Боловсрол За даваас